Сайн байцгаана. За ингээд би одоо миний нэр Алтан Дэвш, Өн чулууны загвар зохион бүтээгч Монголын. Миний найз Батбаатар. Монголын шинэ үеийн одоо манай чулууг одоо амьлуулдаг Батбаатар дахин. Тэр одоо хамтдаа одоо анх удаа одоо гориг тэрэлжийн амнаас олдсон манай бодрын агуур одоо бид нар явж байна. За тэгээд одоо тэрэлжийн ам горигтын ам маань тэр харагдаж байна. Одоо тэр уулын билээс одоо бид нар явж одоо болор чулуу байгаль дэс нь олборч одоо түүж ирнэ. Орныхоо хөрсөн солдсон сайхан эрдний чулуу манай Улаанбаатараас холгүй болсон гэж болдог юм. Тэгээд бид нар бас дотоод нөөц болцоогоо ашиглах, байгалийн баялагийг ашиглаж гоё. Сайхан идэл яах, гадаадын хуурамч идвэтээ аваач тийм ээ. Манай Монгол даргчуудын, Монгол урчуудын, Монгол өвний оюун ухаанаас Монгол нутгийн хөрсөн дээр бүтсэн байгалийн чулуугаар хийсэн ийм сайхан идлэг хэрхэн бүтдэг талаар одоо бид нар Батбаатар бид хоёр одоо харилцуулах гэж байна. За ингээд бид хоёр айл эхэлж байна да. За явах уу. За тэгээд энэ хачууны болсон баян сайхан гадаа гориг тэрэлж хамнда сүүнийхээ дэж өгөж ариун цагаан сэтгэлээр авъя гэж энэ авсангүй энэ эрдэсийг бид амьдрахын тулд үнтэй ард түмэндээ бүтээл олгож үлдээхин тулд энэ сайхан гад сүүнийхээ дэж өгөж чинь тэгээд хамтаж уран бүтээл хийдэг найзтайгаас ирээд ингээ сэтгэл хөдлөж байна. Салхин өртөл санаал нэг сайхан бай. Ингээ сүүнийхээ дэж өгөө. Уулын дээр татгсан удаа зам дагаж машин зам дээрс чулуу болдог байж тээ. Айна сахчил. Энара энэ ямар чагалгүй. Энара. За энэ л. Сайн болгоч. Энэ бол сайхан болох шиг тэр хамдаа юм байна. Энэ нэг байна. Энэ байна. Чэнэн томдагс гээд. Багаар сэнзээ болоо. Энэ одоо патар болооч. Патар л байдаг үү те. Янз бүр болрол боллоо да эндээс. Сайхан болрол. Энэ хараа. Одоо миний гарын алхамд багтгаа байл. Энэ хараа байхс ийм гоё. Тонгод. Тэр дөрөвний жижиг мэжиг гэж байгаа тийм энийг гал тацсан. Тоосч явж байгаа юм шиг. За яв байли. Чи зогсоод байгаа юм нэр. Цаг цав үлээрсэн. Одоо бодроо цэвэрлэн тэгээ сортлон англин тэгээд юу хийхээ эхлээд бодно тэгээд хэлбэрийн харан тунгалаг байдлыг харах байна. Энд харуулна тэгээд. Одоо бодроо угаа. Энэ тэгээд хастай нэг шиг юм тэр үедээ. Энд чинь 3 өнгийн юутай гоё юм биш үү? Очиж байгаа сайхан юутай нөгөө воктос руугаа бол илүү гоё болт юм л та. Эний давсны хүчилт хийхэд бол тэгэл өнгөн дотор их гоё болдог. Энэ чулуун дотор ингээ бороо орсны дараа ингээд нэг оройхон байдаг ч та нэг 5-6 хонгороо бороо ороод тэгээ нэг үйл ягаад үүлэн чулуун цаагаар ингээ нар тусдаг шүү дээ. Яг тийм байгалийн дүр зураг байгаа шүү дээ. Чи ингээ хардаа. Яг тийм байгаач. Ийм сайхан орон төрнө гэдэг чи одоо азтай л хүн ийм орон төрж байгаа. Хэвэр аргийн ийм сайхан орон төрөхгүй шүү. Энэ хайр гоё юм шүү. Хэрэггүй юм. Аачлаа чиний нөгөө боловсруулах юм гарна. Монгол хасчны амьдралын нэг хэсэг ингэж л байдаг юм да. Одоо байгалийн түүхийдээ холболж байгаа нь.
Iya. 잠깐만. 이게 좋지. 나가산 잠깐만. 난 하죠. 그러니까 조다가 다시 같이 떨어진다. 저도가 다 이렇게 돼 힐브트슨 байгаа байдлыг байна. За тэгээд эндээс бол та одоо онцтой тастай жолоо засаад үзснээр бэлэн болцсон байгаа байдлыг байна тий. Би одоо энэ дээр нарийн хэлбэртэй юу надад тавина. Тэгвэл одоо энэ болсон энэ байна. Одоо Brilliant Emerald Cut гэдэг одоо магадan засал алхонсны. За юм шиг талаар юм даа. Тэгээд энийг бол манай дахин Батбаатар одоо эцэгтэй юм байна. Гэцүү Монгол улсад үйлдвэрлэх, Монголд үйлдвэрлэх гэдэг нь одоо ийм болж байна даа.